нийт үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний их сургуулийн фитнесийн багш Алтайбаатар байна. Фитнесийн ач холбогдол бол ерөөсөө эрүүл байх хөдөлгөөнтэй хамгийн гол нь эрүүл байх чухал байхгүй. Эрүүл байхын тулд фитнесээр хичээлдэг. Тэгээд цаашдаа бүр дур сонирхолтой болоод ингээд яваад эхлэх юм бол яг мэрэгжлийн тамирчин нэг хэмжээнд бэлтгэл хийгээд явж болно. Өнөөдөр эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээр эрэгтэй хүмүүс монголчууд залуучууд ихэнх нь эрэгтэй хүмүүс өргөн мөр тиймд том зээжтэй ч юм өргөн мөр нуруу тийм байхыг хүсдэг. Тэгэхээр ерөнхийдөө ихэнх залуучуудаа зориулаад юм уу цээж нуруу мөрний дасгал бүсгүйчүүд хотуудаа зориулаад хөл өгзөг хэвлийн дасгалуудыг заая гэж бодож байна. Бие халаалтыг бол ямар ч спорт төр нь хийх хэрэгтэй. Фитнест бол бие халаалтын төхөөрөмжүүд бол мэдээж зам байна, дугуй байна, гүйлтийн цан байна. Иймэрхүү төрлүүдээр бие халаалт хийх хэрэгтэй. Ядаж 5-аас 10 минут. Тэгээд жин нэмгэж байгаа хүмүүс ерөнхийдөө 5-аас 10 минут дугуйн дээр юм уу зам дээр яваад бие халаалт хийх хэрэгтэй. Бие халаалт хийснээр яг хөглөр янз бүрийн зөөлөн эдийн гэмтэл болчин шөрмөсний гэмтэл тэднэрээс үрдэлсэн сэргийлнэ. Тэгээд жин хасгаж байгаа хүмүүс бол 7 хоногт 2-3 удаа ядаж кардио буюу зам дээр явах дугуйн дээр ийм дасгалуудыг 50-аас дээш минут цаг тэгээд цаг 30 минут хийж явах ёстой. За цээжний дасгал. За ингээ хуруугаа ингэж оруулж төгжиж бариад. За иймэрхүү хэмжээтэй. За төгж хатгалаа. За дээшээ аваад. За бугуугаа хоош нь эргүүлэхгүй бугуйг ингээ ихцэх хэвээр. За амьсгаа аваад буулгатай амьсгаа авлаа. Гаргалаа. За энэ тохоогоо сайн дийлгээд тохоогоо яг хизээрэн доош нь болгош. За амьсгаа аваа явлаа. 2. За яг энд одоо их зүг биш. За. Энтэн тохоогоо дэлгэр. За. Амьсгаа авлаа. Гаргалаа. Амьсгаа авлаа. Гаргалаа. Заавал. За энэ дасгал бол цээжний яг үндсэн дасгал. Заавал. Үндсэн дасгал цээжний яг ерөнхий хэлбэрийг гаргана. Тэгээд мэдээж хүч нэмнэ. Яг цээжний гол үндсэн дасгал бол энэ байгаа. Штангтай хийж болно, гантелтэй хийж болно. Ер нь бол хүн болгоныхоо биеийн онцлогоос шалтгаалаад тэгээд тодорхой хэмжээнд за нэг 3-аас 6 сарын дотор бол ямар ч хүн ингээд таслахгүй тогтмол 7 хоногт 3-аас 4 удаа бэлтгэлээ хийгээд явхад ямар ч хүн мэдээж одоо байснаасаа ингээд хүний нүдэнд харагдахаас өөрчлөгдөнө гэсэн үг байхгүй юу? Яг нь эхний 1-2 сарын дотор бол мэдээж өөрт нь мэдэгдэж эхэлнэ шүү дээ. Өргөж байгаа жин юм уу нэмэгдэнэ. Өмсдөг хувцаар нь мэдэгдэнэ. Тэгээ 3-аас 6 сарын дараа бол мэдээж хүний нүдэнд харагдах үс тийм өөрчлөлт бол гарна. За дараагийн дасгал нь цээжний дээд хэсэг. Цээжний дээд хэсгийг хөгжүүлэх юм дасгал байна. Энийг болохоор штанг гантелтэй биш яг цээжний дээд хэсгийн төхөөрөмжн дээр нь хийгээ үзүүлчихье. За. Аваас яг дөрөвчийнхтэй барилт юу адилхан. Тэгээд буулгатай амьсгаагаа аваад өөрөөс хүч гарч байгаа тохиолдолд тэр амьсгаагаа гаргана гэсэн. За. Цээжний яг дээд хэсгийн булчинд ачааллагна. Давхар гарын 3 толгойд мөрний урд хэсэгт баг зэрэг туслах булчингууд ажиллана. Тэгээд орж байгааг нь яаж мэдэх вэ гэхээр анх хичээлж байгаа хүмүүс яг энэ булчинд ачаал өгж ийн үгүй юу гэдгээ мэдхгүй байж магадгүй. Тэгэхээр тухайн булчинд ачаал өгж байгаа нь тийм чинэрч өвдөж одоо мэдэгдэнэ гэсэн үг байхгүй. Давтамж нь болохоор анх
эхэлж байгаа хүмүүс бол нэг удаагийн оролт нь болохоор 12-оос 15. Тэгээд тэндээ 3-аас 4 удаа орно. Тэгээд цаашдаа явандаа жин нэмэх чинь хасах чинь гэдгээсээ шалтгаалаад жин хасах байгаа бол мэдээж 15-аас 20 удаагийн давталттай 4-өөс 5 оролт орно. Жин хасах нэмэх байгаа бол 10-аас 12 давталттай 3-аас 4 оролт орж ингэж хийдэг байгаа. За дараагийн дасгал байна. Нурууны өргөн булчинд ачааллах дасгал. За жоо хурдан татаад. За энэ бол ингэж ихэнх залуучууд бол ер нь бол ингэж хийж харагдаад байдаг. Энэ бол ерөнхийдөө буруу. Буруу хийж ирэх гэсэн. За за тавьжаа. За эндээс ингэж бариад. За тэгээд цээжээр нуруугаа хотоогоод цээжээр баг зэрэг урагшлаад авчихна. Тэгэл толгойнохоор татлаа. 1. За амьсгаа авлаа. Доош нь татхтаа гаргана. Өөрөөс мэдээж хүч гарч байгаа тохиолдолд амьсгаагаа гаргаад. За. Энэ нуруу нь хоошоо урагш ямар нэгэн савлт байхгүй байх хэвээр. Нуруугаа хотоож ингэ сууж байгаа. За. Нурууны өргөн одоо хүмүүсийн одоо хил занснаар бол далбаа гэх юм уу. Нурууны өргөн булчинд ачааллах. Давхар гарын хоёр толгойд одоо туслах булчингаар ажиллаж байгаа гэсэн. Энийг ингээд ардаа хийж болно. Бас за одоо урдаа татчих. Урдаа татхтаа жоохон ойрхон бариад. За. Тэгээд цээжин дээр баг зэрэг хошоо гэдгийг нуруугаа хотоо. Хөлөө урагшин тавиад. За. За дээш. Нуруугаа хотоо. Тэгээд зүгээр л энэ дээр авчираад дээш. Урдаа ардаа гэсэн ер нь бол ялгаагүй. Адилхан нурууны өргөн булчинд л ачааллах. Баг зэрэг хоошоо гэдэг. За. Заавал. Фитнесээр хичээлж болохгүй тийм өвчтэй хүн гэж ер нь бол байхгүй. Нурууны суулттай, шохоожилттай тийм байсан ч гэсэн фитнесээр хичээлжиж тэрийг идгийн зүгээр болгоно гэсэн үг байхгүй. За нааш босоод ийш хараа зогсож. Нөгөө тийш эргээ зогсож. Нурууны суулт бол ер нь бол ягаад нурууны суулттай болж ийнө гэхээр энэ нурууны энэ хоёр дагсан энэ загсан булчин энэ сул болохоор нөгөө нурууны үенүүд чинь дээрээсээ дарагдаад тэгээ мэдээж илүүдэл жинтэй байж таараа шүү дээ. Тэгээд нурууны суулт гэдэг гэсэн үг байхгүй. Энэ хоёр булчин чангалж иж ямар нэгэн дасгал хийж чангалж иж одоо тэр суултыг зүгээр болгон суултаас үрдэлсэн сэргийлнэ л гэсэн. Ер нь бол фитнесээр хичээлж байгаа одоо нэмэлт спортоор хичээлж байгаа хүмүүс бол зайлшгүй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Энэ яагаад хэрэглэх шаардлагатай гэхээр мэдээж зүгээр хоолоо идэл ажиллаа хийгээл явж байгаа хүмүүс чинь зүгээр л хоолоо идэл ажиллаа хийхэд тэр нь яг өдөр тутмын үйл ажиллагаанд хангалттай энерги болцдог гэсэн. Тэгээд ажиллаа хийн хажуугаар нь дахиад нэмэлт бэлтгэл хийн тэгэхээр мэдээж зүгээр өдөр тутмын хоол унднаас тэр хөлсөөр алдж байгаа энерги юм одоо витамин хөлсөөр алдж байгаа юмнуудаа нөхөж авч хоол унднаас нөхөж авч чадахгүй болохоор заавалчгүй нэмэлт бүтээгдэхүүн ер нь бол хэрэглэх шаардлагатай. За дараагийн дасгал нь мөрний одоо яг хажуудал мөрний хажуу гэсэн баггүй. Мэдээж эрэгтэй хүнд хамгийн чухал булчин бол өргөн мөртэй байх хэвээр. За. Зөв. Мөрний алдал тэгээд энэ хажуудлын энэ хэсгээр алдсан ачаал өгнө. За энэ бол яг одоо зөв техниктэй хийж гэнэ гэсэн үг байхгүй. За буруу техниктэй хийх бол мөрөө ингээд давхар өргөд явдаг. Хийх гэж байхдаа давхар ингэж мөрөө өргөд байвал энэ терапевт зүй одоо сэрвэ гэж хүмүүс яриад. Энэ терапевт энэ лүү их ачаал өгнө. Тэгэхээр мөрөнд энд өөх ачаал ийшээ ороод тахлаар мэдээж нэг ийм гурвалжин хэлбэртэй болно шүү дээ. Ингэж бол хийж болохгүй. За одоо зөвөр мөрөө өргөх шаардлага байхгүй. Ингээл бол. Тэгээд доош нь зөвлөн болгоод мөрний яг энэ хэсэгт ачааллаа гэж байгаа гэсэн. За алсан.
Яг фитнест орж ирээд анх фитнест орж ирээд явж байгаа хүн бол эхлээд багшаараа заалгаад бүх техникүүдээ дасгалынхаа техникүүдийг маш сайн сурах хэрэгтэй. Тэгээд техникээ зөв сайн сурсны дараагаар дээшээ хүнд жингээр орох ч юм уу тэгж болно. Тэгээд хамгийн гол нь фитнест явхад нойр амралт хооллолт хамгийн чухал. Тэгээд амралтаа зохицуулаад хооллолт юм зохицуулаад жин нэмэх чинь хасах чинь эсвэл зүгээр эрүүл мэнд зүгээр жин нэмэхгүй хасахгүй бие чангалаад юм уу эрүүл байхын тулд явж гэнэ гэдгээс шалтгаалаад хооллолтоо бас тохируулаад явж болдог. Мэдээж фитнесээ багшаас авч болно, эсвэл бүр мэргэжлийн хүмүүсээс авч болно. Гэтэ фитнесийн багш нар мэдээж тодорхой хэмжээнд хооллолтын зөвлөгөөг өгөөд явдаг байгаа. За манай дараагийн дасгал бол одоо охтууд фитнесээр сонирхож хичээлж байгаа, хичээлэх гэж байгаа охтууд бүсгүйчүүдэд зориулаад өгзөгний дасгал, хэвлийн дасгал, мэдээж нөгөө эмэгтэй хүний хамгийн одоо навган мах гэдэг энийг чангалах дасгал, ийм 3 дасгалыг одоо за эхний дасгал болохоор штангтай сууд буюу хөл өгзөгний булчин чангалах, хөгжүүлэх дасгал. За энийг болохоор ийм жижиг голоор хийж болно. Тэгээд хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад тэгээд өвдгөр нуглаад нуруугаа хотоод ингээд доошоо суулаа. Болохоо өвдгөө бол хамаагүй ингэж урагшаага өлзмийнээс урагшинд бүр ингэж гаргаж болохгүй. Тэр энэ болохоор өвдгөний үеинд ингэж суугаад байвал өвдгөний үеинд ирнэ бол. За хийж. Зэник 2 3 за хөл өгдөгний булчинд ачаалгана. Нуруу бол байнга чанга явж явах хэрэгтэй. Нуруугаас уулж болохгүй. Мэдээж доошо суугтай амьсгаа аваад өөрөөс хүч гарч байгаа босготой амьсгаагаа гаргаад амьсгаа бол ингэж тохируулах хэрэгтэй. Амьсгаагаа хийж явахдаа ер нь амьсгаагаа төгжээд байж болохгүй. За 5 сууч. 2 3 4 5. За. Ер нь бол биеийнхээ жингээс хамаараад яж болно. Эсвэл тухайн хүний өөрийнх нь одоо хийх чадвар байна шүү дээ. Тэрнээс шалтгаалаад жингийн ингээ хүн болгон тохируулаад явчихна гэсэн үг байхгүй. Ер нь бол эхэлж орж иж байгаа хүмүүс ихэнхдээ өөрийнхөө биеэр зүгээр хоосон суугаад юм хоосон өөрийнхөө биеэр л хийж сурах хэрэгтэй. Тэгээд дараа нь мэдээж хүндрүүлэгчтэй ачаатай гин. За манай дараагийн дасгал бол энэ гарын 3 толгой буюу энэ авган мах арилгах, энийг чангалах ийм дасгал байгаа. За ингэж өрөөд урагшаа 15 хоошоо 15 ингээ хийж болно. Гэрийн нөхцөлд ч гэсэн энийг бол ер нь бол зүгээр хоосон гараараа ингээд хийгээд байсан ч болно. Ингээд жоох эргүүлээ. За хоош. Ингээд. Ер нь бол эмэгтэй хүний гар мөр ингээд тэр чигтээ ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. За энэ дээр бас нэг дасгал болохоор за наадах тавьчих. За бас гарны артал. Гарын 3 толгойтыг чангалах дасгал. Тэгээд ер нь хүн болгоно жин нэмэх чинь хасах чинь эсвэл зүгээр чангалах чинь гэдгээс шалтгаалаад тоон 15 20 25 ч юм уу байж болно. Зүгээр чангалах гэж байгаа бол нэг 10-аас 15. Жин хасах гэж байгаа бол 15-аас 20 25 байж болно. Жин нэмэх гэж байгаа бол нэг 12-аас 15 нэг удаа. Тэгээд 3-аас 4 оролт. Ингээд хийгээд байж болно. Гарын хэсгийг нэг чангал. За. За манайгийн дараагийн дасгал бол мэдээж хэвлийн дасгал. Одоо хэвлийг болохоор дээтэл доотл гэж хоёр хуваагаад
хоёр янзын дасгал хийгээ явчихна. За энэ эхний дасгал болохоор хэвлийн дээд хэсэг гэсэн үг. Ингээд 1 2 гээд онцгой авлаа, гаргалаа, авлаа, гаргалаа. Энийг болохоор 20-оос 25-аар 1 удаа да тэгээд 3-аас 4 удаа хийжээж яг хэвлийн болцсон ачаалах гэсэн. За. Хоошоо болохыг бүр ингэж хоошоо бүр ингэж хэвтэж хэвлэгээ бүр суулгахгүй гэсэн үг байна. За байнга ингэж чанга явна гэсэн. За. За одоо хэвлийн доод хэсэг. За. Дэш 1. За. 2 3. За энэ болохоор хэвлийн доод хэсэг. За дараагийн дасгал нь одоо хэвлийн булчин одоо тэр чигээр нь бүтнээр нь ажиллана гэсэн. Энэ бол ер нь хамгийн их үр дүнтэй хамгийн их одоо энерги зарцуулдаг тийм дасгал байна. За планк хорин гэдэг. За ингээд гидсэ баг зэрэг араас натад зүгөөд очлуулдаг. Арга бүтэн. За энэ бол яг ингэжээж бол хэвлийн булчинд яг хамгийн сайн ачаал өгж байгаа гэсэн. За чи нуруугаа хотоогоод ингэж чадна буруу барьд. Нуруугаа хотоо зүгээр нуруугаа хотоо. Ихэнх хүмүүс ер нь бол ингэж бариад байдаг. Энэ ингэж барихлаар нуруунд энд ачаал өгöd энэ хэвлийн болохоор ямар ч ачаал өгөхгүй. Энэ нуруунд ачаал өгöd буруу хийгээд байна гэсэн үг. За одоо харагсан татаа. Тэгээ нуруугаа ингэ бүгтийгээд өвдгөө баг зэрэг доошлуулаад. За яг ингэж барьжээж ер нь бол яг зүг барина. Тэгээд энийг ядаж 30 секунд тэгээд 1 минут барьжээж тэгээ минутаар 3-аас 4 удаа тэгж оржиж булчинд одоо сайн ачаал өгнө. За фитнест ер нь анх явж эхлэх гэж байгаа фитнес гэж яг юу гэдгийг мэдгүй тийм хүмүүст бол зөвлөж хэлэхэд мэдээж юунд зааланд өмсөх зааланд тамирын хувцастай бие твтийн тамирын хувцастай соёлох мэдээж гадуур худалдаа барахгүй цэвэрхэн бүүзтэй худалдаа тэгээд мэдээж бүх фитнесүүд одоо бол дотроо дүүштэй саунтай болсон. Тэгээд дүүс саунд орох юм аа бэлдээд ер нь бол хувийн бэлтгэл ийм байхтал болно. Яг ихэнх фитнесээр анх хичээлж байгаа хүмүүс ингээд дундуур нь дөнгөж хичээд ганц 2 сар яваад ингээд буцаад халуустай. Энэ нь болохоор 2-3 төрлийн 2-3 янз байгаа л да. Үнэхээр зарим нь бол ажил нь амжихгүй тэгээд ингээд хичээлээ бэлтгэлээ таслаад ингээд яж болно. Зарим нь болохоор анх орж ирэхдээ зүгээр найз нөхдөйгөө дагаад ч юм уу сэтгэлийн хөөрөлөөр ингээд ороод ирсэн. Ерөөсөө фитнес гэж яг ямар юм байдгийг бид яг ямар хуу ачаал өгөх үү сүүлд нь бэлтгэл хийснээр дараа яаж болох вэ гэдэг ерөөсөө мэдрээгүй тийм бэлтгэл хийж үзээгүй хүмүүс чинь шууд тэгээд бэлтгэл хийгээд эхлэнгүүт зүгээр өөрийнхөө биеэр хоосон зүгээр гар дээрээ сүнэсэн ч гэсэн ер нь бол буларна. Тэгээд тэрнээс тэрийг мэдхгүй тэрэнд одоо сэтгэл зүгээ бэлдээгүй тэгж орж ирсэнс бол ганц 2 бэлтгэл хийгээд ингээд дахиж ирэхгүй болдог ч юм уу тийм байна. Тэгэхээр фитнест явъя гэж бодож байгаа хүмүүс бол эхлээд мэдээж өөртөө зорилго тавих хэрэгтэй. Би энэ яах шиг фитнест явж байна? Эрүүл мэндэд бодож явж гэнэ үү? Эсвэл ер нь гоё биетэй харагдахын тулд тэгж харагдах гэж явж гэнэ үү? Эсвэл бүр цаашлаад тамирчин болох гэж явж гэнэ үү? Гэдгээс шалтгаалаад эхлээд зорилгоо маш сайн тодорхойлж тэгж орж ирэх хэрэгтэй. Тэгээд яг зүгээр ямар ч ажил ихтэй байлаа ч гэсэн хүмүүс бол өдөрт нэг цагийн зав өөртөө бол гаргачлах хэрэгтэй. Тэгээ өдөрт цагийн зав өдөр болгон бэлтгэл хийхгүй шүү дээ. 7 хоногт 3-аас 4 өдөр бэлтгэл хийх гэхлээрсэн 7 хоногт нэг 4 цагийн зав өөртөө одоо ирээдүйн эрүүл мэндийн хадгалаа өр хүүхдийн төлөө өр хүүхдээ урт удаан асаргатай амьдрахын төлөө нэг 7 хоногт нэг 4 цагийг өөртөө зарцуулаад тэгээд ингээд зав гаргаад фитнест явуул ер нь ямар ч хүн өөрчлөгдөн ямар ч хүн гоё болно.